За өнөөдөр би та бүхэнд Google-ийн гаргасан Gemini хэмэл оюуханыг ашиглаад Binance дээр арилжаа хийж мөнгө олох олон аргуудын нёгийг нь зааж өгнө. Энэ аргыг ойлгох юм бол ерөнхийдөө бол Binance дээр мөнгө олох мэдлэг чинь нэлээд зузаар нь 5 настай хүүхэд байтугай 50 настай хөгшин хүн ч гэсэн ойлгохоор маш энгийн байдлаар ярьж өгнө. За крипто арилжаа бол эрсдэлтэй. Крипто арилжаан дээр ямар ч мэдлэгтэй хүн хэдэн жил крипто арилжаа хийсэн туршлагатай хүн мөнгө алдах үе бол заавалч гардаг. Крипто арилжаанд үргэлж мөнгө олно гэсэн ойлголт байдгүй учраас зөвхөн алдаж чадах хэмжээгээр л ороорой. За тэрнээс гадна миний тодорхой нэг гайхалтай санаа төрсөн. Хэрвээ энэ санаа хэрэгжих юм бол та бүхэн миний гаргасан Telegram-ын аппликейшнаар крипто арилжаа хийж сурангаа мөнгө олох боломжтой. Энэ YouTube сувгийн бичлэгнүүдийг үздэг ихэнх хүмүүс бол интернетээр мөнгө бол арга замуудыг хайж байгаа. За тэгээд эдгээр ажил хэрэгч хүмүүсийн ихэнх нь маш энгийн удаан хугацаанд мөнгө олж болох орлогын их усүрийг хайж байгаа. Тэгэхээр магадгүй та нарын яг хүсэж байгаа юм чинь би өгч магадгүй. Хэрвээ энэ санаа хэрэгжих юм бол энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар бичлэг контент болгож хүргэдэг. Subscribe товчон дээр дараарай. За намайг та нар Web3 developer гэдгээр бас таньж байгаа бах. YouTuber гэдгээс нь гадна дөнгөж сая би Telegram дээр өөрийн гэсэн юм dry test application-ыг хийсэн байгаа. Энэ application ямар өчтэй application вэ гэхээр та нар тест мөнгөөр Binance-ийн жинхэнэ арилжааг туршиж үзэж болно. Энэ аппликейшнийг би Binance-тай холбоцсон учраас энэ аппликейшн дээр ямар ч криптокойн үн ханш Binance-аас зөрөх боломжгүй. Яагаад вэ гэхээр Binance-тай холбоцсон учраас. Тэгэхээр та нар энэ 25,000 Америк долларын тест мөнгөөрөө Binance-ийн жинхэнэ мөнгөний арилжааг хийгээгүй. Binance-ийн арилжааг туршаад үзнэ гэсэн үг байхгүй. Одоо би та нарт өөртөө төрсөн гайхалтай санааг тайлбарлана. Анхаарлаа маш хандуулаарай. Өчигдөр би Binance-ийн future арилжааг өөрийнхөө dry test application руу оруулвал яад юм бол гэсэн санаа төрсөн. Одоо чинь биткойн үнэш өнөөдөр 73,000 Америк доллартай байна. Маргааш биткойн үнэш хэдтэй болох вэ? Тэрийг та нар урьдчилж таагаад тэгээд хэрвээ чи ойрхон тааж чадах юм бол мөнгө олно. Хол таах юм бол мөнгө алдна. За одоо чинь 100 хүн тос бүртээ 250 Telegram-д төлөөд нэг удаа та өдөрт биткойн үнэ шиг. За тэгээд 100 хүн тамаг дэвшүүлээд хамгийн ойрхон тамаг дэвшүүлсэн 50 хүн нь нөгөө хамгийн хол тамаг дэвшүүлсэн 50 хүнийхээ төлсөн мөнгөнийх нь 75%-ийг авна. Энгийн жишээ дурдах юм бол чи 10 Америк доллар төлөөд биткойн үнэ ханш маргааш тэд дээр очино гэд ойрхон таасан тэр 50 хүн дотор нь багтаж чадах юм бол 7.5 Америк долларын ашиг болно гэсэн үг. За нэг ийм санаа миний тодорхой дотор өчигдөр ассан. Тэгээд та нар юу гэж бодож байна? Комент хэсгээр өөрсдийнхөө бодлыг илэрхийлээрэй. Хэрвээ одон хүн миний энэ санааг дэмжих юм бол энэ санааг ердөөсөө 2 өдрийн дотор би хэрэгжүүлж чадна. За өмнө нь ямар ч крипто арилжаа хийж байгаагүй, крипто арилжааны мэдлэггүй хүмүүст Binance дээр яаж крипто арилжаа их үндсэн ойлголтыг хамгийн наадчхан зүйлүүдийг би та бүхэнд яг одоо зааж өгье. Өөрийнхөө аппликейшн дээр зааж өгье. Ерөнхийдөө бол миний энэ аппликейшн яг Binance-тай адилхан. Binance-тай холбогдсон учраас та бүхэн миний энэ аппликейшн дээр арилжаа нэг гэдэг нь яг Binance дээр арилжаа хийж байна гэсэн үг. За хамгийн эхлээд Binance spot арилжаа хийхин тулд та бүхэн хамгийн ихний ойлгох ёстой зүйл бол 1 минут 15 минут 1 цаг 4 цаг 1 өдөр энэ яг юуг илэрхийлж байгааг ойлгох хэрэгтэй. 1 минут гэдэг нь ямар ч хэвтэй вэ гэхээр энэ ч харагдж байгаа цэнхэр улаан багнууд 1 минутыг илтгэж байгаа. Улаан баг нь энэ 1 минут дээр kite гэдэг койны үнэ уналттай байсныг илтгэж байгаа. Ногоон баг нь болохоор энэ 1 минутан дээр kite coin үнэ өсөлттэй байсныг илтгэж байгаа. Нэгээсэндээ энэ босоо зураас болгоно нь 1 минут. 15 минутын чартан дээр бол энэ босоо зураас болгоно нь 15 минутыг илтгэнэ.
Нэг цагийн чартан дээр яг адилхан энэ босоо зураас болгоно нэг цагийг илтгэн. Нэг өдрийн чартан дээр бол энэ босоо зураас болгоно нэг өдрийг илтгэн. Хоёрдугаарт нь хүссэн койно яаж худалдаж авдгийг, хүссэн койно яаж зардгийг тэрийг ойлгох хэрэгтэй. За би хамгийн эхлээд kite гэж энд хайсан байна. За тэгэнгүүт kite USDT гэдээ гараад ирж байна. Kite USDT гэдэг нь болохоор ямар хослол дээр арилжаа хийч харуулж байгаа. Нэгсэндээ би kite гэдэг койныг USDT-гээр худалдаж авна. Kite гэдэг койныг USDT рүү зарна гэсэн үг. За би хэрвээ kite coin энэ койныг яг одоогийн анш 13.04-ээр нь худалдаж авахыг хүсэх юм бол market дээр нь дарна. Хэдэн USDT-гээр kite coin-ыг худалдаж авах юм. Хэрвээ би 300-аар худалдаж авахыг хүсэх юм бол энэ чинь 300 гэж оруулаад buy kite дээр нь дарчна. Хэрвээ би 300 USDT-тэй тэмцэх хэмжээний kite coin-ыг яг одоо байгаа аншир нь зарахыг хүсэх юм бол sell kite дээр нь дарна. За ингэж ерөнхийдөө бол та бүхэн ямар нэг coin-ыг яг одоо байгаа аншир нь зарж бас авна. Тэрнээс гадна ямар нэг coin-ыг team ханшин дээр нь очингууд нь худалдаж авна. Team ханшин дээр нь очингууд зарна гэдэг урьдчилаад захиалга өгч болно. За урьдчилж захиалга өгөхийн тулд stop limit дээр нь дарна. За яг одоо kite гэдэг coin-ийн ханшин нь бол 13.06 дээр байна. Хэрвээ би kite-ийг 13.30 дээр очингууд нь зарна гэх юм бол энэ чинь тэгцэг 13.30 гэж оруулна. Энэ чинь бас яг адилхан тэгцэг 13.30 гэж оруулна. За тэгээд хэдэн Америк доллараар kite-ийг 13.30 дээр очингууд нь авах юм. 300-д оруулчих. За тэгээд buy kite нь дарчихна. За тэгэнгүүт миний худалдаж авах захиалга open гэдэг дээр нь ороод ирж байна. Юу гэсэн үг вэ гэхээр kite гэдэг coin яг одоо байгаа анш 13.04-өөсөө дээшээ өсөөд 13.30 дээр очих юм бол миний өмнөөс энэ аппликейшн худалдаад авчна гэсэн үг. За одоо хэдүүлээ эсэргээрээ team ханшин дээр нь очивол зарна гэсэн захиалга өгье. За яг одоо kite гэдэг coin-ийн үнэ ханшин бол 13.07-той байна. Тэгвэл хэдүүлээ 13.40 дээр очингууд нь kite coin-ыг зарна гэсэн захиалга өгье. Тэхийн тулд энэ чи 13.40 гэж оруулаад доотлолт нь бас яг адилхан 13.40 гэж оруулаад хэдэн Америк доллартай хэдэн USDT-тэй тэнцэх хэмжээний kite coin-оо зарах юм. Мөнгөн дүнгээ ийш оруулаад sell kite дээр нь дарчихна. За тэгэнгүүт миний зарах захиалга бас яг адилхан open гэдэг дээр нь ороод ирж байна. Хэрвээ kite coin одоо байгаа аншаасаа өсөөд 13.40 дээр очих юм бол 500 Америк доллартай тэмцэх хэмжээний kite coin-ыг USDT рүү автоматар зарчна гэсэн үг. За ингэж ирэхдээ та бүхэн урьдчилж зарах, авах захиалга хийн. За зарах захиалга бол аюул чухал. Зарах захиалга хэрвээ авсан үнээсээ дээш тавих юм бол тэр чинь ашиг татах буюу take profit гэж тооцогдно. Авсан үнээсээ доош тавих юм бол тэр чинь stop loss буюу стресс хамгаалах гэж тооцогдно. За Huma гэдэг coin дээр би жишээ авъя. За Huma гэдэг coin дээр би 15.33 одоо яг ханшин бол 15.29 гэж харагдаж байна. Хэрвээ би 15.29 дээр худалдаж аваад зарах захиалга 15.60 дээр тавих юм бол ашиг татах буюу би энэ 15.60 дээр автоматар ашигаа татчихна гэсэн үг. Хэрвээ би Huma гэдэг coin-ыг 15.25 дээр худалдаж аваад зарах захиалга 15.00 дээр тавих юм бол өөр доошогоо 14.00 руу унахаас нь сэргийлээд 15.00 дээр би зарах захиалга тавьж гинэ гэсэн үг. Нэгэсэндээ том уналтаас сэргийлээд 15.00 дээр автоматар зарах захиалга тавьж гинэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэнд хэрвээ ямар нэг coin-ыг худалдаж авах юм бол энэ хоёр захиалгыг шууд зэрэг тавихыг зөвлөх байна. Хоёр зарах захиалгыг яаж зэрэг тавьдаг вэ гэхээр энэ доор харагч байгаа дөрвөн юмны око дээр нь окогийн сонгоно. За price гэдэг дээр нь болохоор та бүхэн ашиг татах үнд дүнгээр оруулна. За одоо жишээ нь би Huma гэдэг coin-ыг 15.70 дээр нь очингууд нь ашигаа татна гэх юм бол энэ ч тэгцэг
15 бал гэж оруулна. Хэрвээ Huma гэдэг coin миний бодсноос эсэргээр эргээд одоо миний худалдаж авсан аншнаас бүр огцон унах юм бол эрсдлээс хамгаалах үүднээс би тэгсэг 14 юр дээр нь зарах захиалга өгнө. Тэгсэг 14 юр. Тэгээд та нар зарим хүмүүс ингэж бодож магадгүй. Ягаад эрсдлээс хамгаалах буюу stop loss ягаад заавалч 14 юр дээр юм доор тавьж байгаа. Ягаад 15.00 эсвэл 15.10 дээр тавьчих боддгүй. Ерөнхийдөө бол ямар ч coin унаж өснө. Тэгэхээр ерөнхийдөө бол би хэрвээ миний авсан аншнаас coin унах юм бол буцаад өсөх орон зай өгч гинэ гэсэн үг байхгүй. Буцаад өсөх орон зай буюу одоо цаг хугацаа өгч гинэ гэсэн үг. За stop loss. Энэ бол take profit, энэ бол stop loss. Тэгээд stop loss дээр нь тэг оруулахаа мартсан байна. Sorry guys, энэ ч тэг оруулна. Энэ ч тэг оруулна. За тэгээд хэрвээ миний авсан аншнаас Huma дээш өсвөл 15 тал дээр очих юм бол би зарж ашиг авч байна. Доошо 14 юр дээр очих юм бол ерөнхийдөө бол бусч өсөх найдваргүй байна гэд зарж гинэ гэсэн үг. Үдчлэн захиалга учраас ерөнхийдөө бол энэ application Binance та нарын өмнөөс яг энэ анш дээр чинь зарж чинь. Тэгэхээр яах нь? Та нар унтахаас өмнө ингээд захиалга өгсөн байлаа гэж бодоход өөрийгөө маш том эрсдлээс аварч гинэ гэсэн үг. Одоо жишээ нь нэг өдрийн дотор Huma гэдэг coin-ийн одоо байгаа анш 15.25-аас бүр навсунаад тэг нэг болчих юм бол чи тэр аимшигтэй алдагдлыг амсахгүй гэсэн үг. Яагаад вэ гэхээр Binance аль хэдийн чиний мөнгө чинь 14 юр дээр өрдчлээ зарч учраас. За ийм учраас stop loss гэдэг зүйл бол маш чухал. Маш чухал. Stop loss-ыг үргэлж тавьж байгаарай. Тэгээд та нарт нэг юм анхааруулахад stop loss-ыг хэтэрхий ойрхон тавих юм бол киклүүлнэ. Миний stop loss дээр очиж намайг хийгээд буцаад өссөн тохиолдлууд бол айгүй олон байдаг. Айгүй дургуй хөрмөр моментууд бол тийм айгүй дурмөр хөрмөр моментууд бол надад бол айгүй олон тохиолж байсан. History руу орох юм бол худалдаа авалтууд маань энэ харагдаж байна. Би 3000 Америк доллараар биткойныг худалдаж авсан байна. 100 Америк доллараар Kite гэдэг coin-ыг худалдаж авсан байна. За Kite гэдэг coin-ыг би 12.80 ханштай байхад нь 100 Америк доллараар худалдаж авсан байна. Одоогийн байдлаар 12.80-аас 227%-аар өсөөд 13.0 өсгсөн ханштай болсон байна. Тэгэхээр одоогийн байдлаар ерөнхийдөө бол би хэдэн Америк доллар олсон байна Kite дээр харъя. Одоогийн байдлаар бол би Kite дээр 2.3 Америк долларын ашиг олдсон байна. За ингэж ерөнхийдөө бол та бүхэн хийсэн арилжааныхаа ашигыг алдагдлыг бас харж болно. За энэ бол ерөнхийдөө бол Binance-ийн спот арилжааны хамгийн анхан шатны мэдэх ёстой зүйлүүд. Тэгээд та бүхэн дэлгэрүүлээд Gemini Google-ийн гаргасан хиймэл оюуханаас асуугаарай. За та бүхэн дэлгэрүүлээд Oco гэдэг нь ордерын тухай асуугаарай. Oco-гийн тухай асуугаарай бас. Лимитний тухай асуух хэрэгтэй. Ингээд бүх юмнуудыг нэг бүрчлэн заах юм бол энэ бичлэг аягүй удаан сонжирсан юм болно. За ингээд та бүхэн ерөөдөө бол Binance дээр яаж coin худалдаж авдгийг зардгийг тэргээ ерөөд үндсэнд нь бол ойлгоод авлаа. Одоо би Binance дээр дөнгөж арилж яаж байгаа хүмүүст хамгийн тохирсон арилжааны стратегийг зааж өгье. Хэрвээ та бүхэн энэ арилжааны стратегийг ойлгож чадах юм бол миний энэ Telegram аппликейшн дээр туршаад үзээрэй. Хэрвээ миний энэ Telegram аппликейшн дээр туршиж үзээд мөнгө олж болж байгаа юм бол Binance дээр ч гэсэн яг адилхан мөнгө олж болно гэсэн. Ялгаатай та бүхэн мөнгө алдахгүй. Одоо жишээ нь би 48 Америк доллар алдсан явж байна. Энэ 48 Америк доллар бол жинхэнэ мөнгө учраас над ямар ч эсрэл байхгүй гэсэн үг байхгүй. За тэгээд үндсэн сэдвүүрөөр оръё. За энэ ямар стратеги вэ гэхээр
God mode, half trend гэдэг нь хоёр индикаторын хослол. Уучлаарай guys. God mode, half trend гэдэг нь хоёр индикаторын хослол байгаа. За God mode гэдэг индикатор нь ямар ч тэ индикатор вэ гэхээр та бүхэн God mode-ын тусламжтайгаар ямар нэг криптокоин дээр хизээ худалдаа авалтууд орж ирж гин, хизээ зарлалтууд орж ирж гин, тэрийг бидэх боломжтой. За God mode гэдэг нь индикатор нь болохоор ердөөсөө л энэ God 1 цэнхэр зураас, God 2 улаан зураас эхэлж байна. Хэрвээ цэнхэр зураас нь дээшээ ингэж өсөж байгаа юм бол яг одоо цаг хугацаан дээр Kitecoin дээр их хэмжээний худалдаа авалтууд орж ирж байна гэсэн үг. Хэрвээ улаан зураас нь яг одоо өсөлттэй байх юм бол сүүлийн хэдэн цагийн хугацаанд Kite гэдэг coin дээр худалдаа авалтууд орж ирсэн гэсэн үг. За яг одоо би 15 минутын чартн дээр байна. Тэгэхээр ерөнхийдөө бол сүүлийн хэд хэдэн 15 минутын чартн дээр дунджаар хэрэг хэмжээний худалдаа авалт орсон, дунджаар хэрэг хэмжээний зардалтууд орсон. Тэрийг болохоор энэ улаан шугам илтгэж байна. Цэнхэр шугам болохоор яг одоо Kite гэдэг coin дээр орж ирж байгаа зарлалтууд, худалдаа авалтуудыг илтгэж байна. За тэгээд ойлгохгүй байх юм бол та бүхэн жоохон ухрааж байгаа дахиад үзээрэй. За өчигдөр би энэ God mode индикаторыг ашиглаад хэд удаа ирэхдээ бол Kite дээр бас Huma гэдэг өөр нэг coin дээр ёроолт нь худалдаж аваад үнэ өсгөөд нь зарж чадсан. За би та бүхэнд одоо энэ стратегийг тайлбарлая. Би ердөөсөө л энэ цэнхэр зураас нь улаан зураас сэтлээд улаан зураас нь дөнгөж дээдлэлт нь гарч байгаа яг энэ үед нь худалдаж авсан. Крипто арилжаанд дохио гэдэг зүйл бол маш чухал. Хүмүүсийн олонх нь крипто арилж яаж байгаа хүмүүсийн олонх нь хизээ худалдаж авдаг бай. Крипто арилж яаж байгаа хүмүүсийн олонх нь хизээ зардаг бай. Тэр паттернуудыг олох хэрэгтэй. Тэгэхээр яг адилхан чамтай адилхан ингээд энэ чартыг ингээд хянаад байж байгаа ихэнх хүмүүсийн дийлэн хувь нь яг энэ цэнхэр зураас улаан зураас сэтлээд дөнгөж энэ сэтэлж байгаа яг энэ үед худалдаж авна. Яагаад вэ гэхээр ихэвчлэн яг энэ огтлолцол нь тухайн койны огцом өсгөөс өмнө нь болдог байхгүй. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр яг одоо цаг хугацаанд дээр энэ Kite гэдэг coin дээр огцом өсөлт болохоос өмнө би худалдаж авна гэсэн үг. Яг одоо энэ цаг хугацаанд дээр Kite гэдэг coin дээр маш их хэмжээний худалдаа авалтууд орж ирж байгаа. Яг энэ үед нь би худалдаж авна гэсэн үг. Хэрвээ цэнхэр зураас улаан зураас дөнгөж сэтэлж байгаа энэ үед худалдаж авах юм бол яг одоо God mode гэдэг индикаторыг та бүхэн сайн ажиглах юм бол цэнхэр зураас нь маш хүчтэй дээшээ өсөж байна. Улаан зураас сэтлээ. Юу гэсэн үг вэ гэхээр яг одоо Kite гэдэг coin дээр маш эрчимтэй худалдаа авалтууд орж байна гэсэн. За миний яриад байгаа зүйлүүдийг та бүхэн яг одоо энэ чэнэс бол маш тод харж болно. Хэрвээ би цэнхэр зураас улаан зураас сэтлэх үед хэдэн минутын өмнө худалдаж авсан бол 13:00 дээр авах байсан. Тэгвэл яг одоо үнэ нь өсөөд 13:34 болцсон байна. Үнэ нь бүр дээшээ дэл бүсөөд 13:34 болцсон байна, guys. Ингэж ирэхэд бол энэ индикаторын тусламжтайгаар яг ямар нэг coin-ыг огцом өсгөөс нь өмнө худалдаж авна. За дөнгөж сая маш том өссөн кандл гараад одоо доошоо жоох унаж байна. За энэ уналтанд ямар учиртай вэ гэхээр бүр энэ ёроолт дээр нь худалдаж авсан хүмүүсийн зарим нь бүгдээр биш, зарим нь яг одоо ашгаа татж байна гэсэн үг. Зарим хүмүүс нь ашгаа татж байгаа болохоор төр зүрэн уналт гарч байгаа. Гэхдээ одоогийн байдлаар энэ цэнхэр зураас бол мөрөөгаагүй байна. Юу гэсэн үг вэ гэхээр худалдаа авах моментум нь бол унаагүй байна. Худалдаа авах эрчим нь бол саараагүй байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ 15 минутын кандл дуусахдаа дээш ингэж өсөөд энэ эпизод дуусах магадaltaй гэсэн үг. За тэгээд та бүхэн ерөнхийдөө бол энэ стратегийг эхлээд миний энэ аппликейшн дээр тест мөнгөөр туршаад үз. Тэгээд тест мөнгөөр туршиж үзээ, тест мөнгөөр
үнэхээр л мөнгө олж чадчих юм бол Binance дээр туршаад үз. Хамгийн гол нь крипто арилжаа үргэлж крипто арилжааны индикаторуудыг зааснаар явна гэж бол байхгүй. Санаанд оронгүй зүйлүүд бол байнга болдог. Тийм учраас мөнгө олох үе байхад мөнгө алдах үе хэзээд байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ крипто арилжаанд ирэхэд бол алдж байгаа мөнгнөөс чинь олж байгаа мөнгө нь их байхад л болж байгаа. Алдах үе бол заавал гарна гэсэн үг. За хэрвээ та бүхэн миний YouTube сувгийг шалгах юм бол энэ ч видеос цэсэн доктор нь 2026 онд крипто арилжааг хэрхэн хийх вэ гэсэн нэртэй бичлэг олдно. За энэ бичлэгэн дээр миний Telegram аппликейшнийг яаж татаж авдгийг, яаж энэ аппликейшн руу нэвтэрж ордгийг, яаж энэ аппликейшн дээр мөнгө олдгийг гэд мэдэх ёстой бүх юмнуудыг чинь YouTube дээр заасан байгаа. Бас энэ үзэж байгаа бичлэгний чинь description хэсгээр энэ бичлэгний линкийг нь оруулчихна. За тэгээд та бүхэндээ цаг зав гаргасанд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Peace.